За энэ зорилт 14 дээр хүн амын хөгжил нийгмийн хамгааллын асуудал дээр хөдөлмөр эрхлэл дээр нэг санал байна. Энэ ямар санал вэ гэхээр одоо сая бас шинжлэхдээ батлагдсан эрүүгийн хууль тэгээ одоо бас шүүхэн шийдвэр гүйцэтгэх хуулийг бол бас хэлэлцэн. Тэгэхээр энэ дээр нэг гэмт шинэ одоо бас төрөл бий болцсон. Тэгээ одоо ялангуяа тэр нэг нийтэд тусдаа ажил хийлгэх гэдэг нэг ялын шинэ төрөл бий болцсон байгаамаа. Тэгээ нийт тусдаа ажил хийлгэх ялын шинэ төрөл бий болчоор нийт тусдаа ажлыг хэрхэн хийлгэх вэ гэдэг асуудал одоо шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр одоо энэ шинэ хууль дээр ингээд хөдөлмөр нийгэм хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай бас хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлээд нийт тусдаа ажлыг хийлгэнэ гэд ингээд хуулийн дээр бол яваад байгаа. Энэ нэг асуудал байгаа. Хоёрт бол өсвөр үеийнхнийг сургалт хүмүүжлийн байгууллагад ял хэдлүүлэх нэг асуудал бас байгаа. Тэгэхээр эдгээр одоо нөгөө ялтныг ажил хийлгэх хөдөлмөр эрхлэлтээр нь дэмжих асуудлыг бол бас энэ хууль зүйн дотоод хэргийн яамтай хөдөлмөр нийгэм хамгааллын яам хоёр хамтраад хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж энд оруулж өгөхгүй бол нийт тусдаа ажил хийлгэх ялын төрөл нэмэгдснээсээ болоод ерөөсөд дандаа сонгох санкцтай маш олон энэ бол аюух нэмэгдэх юм бэл. Нийт тусдаа ажил хийх гэдэг. Нийт тусдаа ажил гэж юу нэг ямар ажлыг хийх гэдэг байгаа. Одоо тэр баян зүрхтэр шинэ нөгөө 20 анги одоо ашиглалтанд удахгүй орно. Тэр 20 анги дээр чинь баг үйлдвэртэй. Тэгээ одоо нөгөө баг нэг түүхтэр ажиллахаас өөр ажилгүй юм шиг ингээ ийм байдал руу очичоод байдаг. Тэгээ одоо шүүхээс нийт тусдаа ажил хийх одоо ийм шийдвэр бол аюух гарах юм. Тэгэхээр одоо тэр үйлдвэр байгуулад байгаа тэр шүүхийн шийдвэрийн шинэ 20 анги байгаа. Дээрээс нь яг одоо нөгөө нийгэмдээ гэх нийт тусдаа ажил хийх гэдэг энэ ойлголтуудыг цэгцэлж өгөөд 2 сайдын хамтарсан тушаал гаргаад хэрэгжүүлж эхлэх бол 7 сарын 1-ээс хууль хэрэгжинэ. Ингээд энэ одоо ял хэдлүүлэх ажиллагааны асуудал бас их тавигдах юм а. Тэгэхээр энэ дээр бас хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын зүгээс ямар бодолтой байгаа гэдэг асуулт байна. Хоёрт бол боловсролын асуудал дээр бол тэр нэг хүсэлт байна. Ариун нэгийнхаа тэр эрдэм шинжилгээ судалгаа инновацийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх бүхэлд нь яваад байгаа. Энийг салгачмаар юм билээ. За эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, инновацийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх гэж явахгүй бол нөгөө ингэж бүхэлдээ яваад байхаар нас тоогоор барих нөгөө инновацийн үйл ажиллагаа чинь нэг юм шинжилгээ ухаантайгаа хамтарч явсаар байгаад ингээд борлуулалт байхгүй, тодорхой нэг эдийн засгийн тоо гарч ирэхгүй, тэгээд шинжилгээ ухаан дэмжээд гэрээ яваад байгаа. Тэгээд яг одоо бол валютын сангаар хүлээсэн өвөрг нь байгаа учраас одоо бол бас дэмжлэг авахгүй байж болно л доо. Засгийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад би өргөн барьсан. Тэгээ энэ цаашдаа ер нь манай улс мэдээж инновацийн сантай болно. Тэгэхээр зорилттой бол ингээд тусад нь явуулъя л гэж би бол бодоод байгаа. Яг шинжилгээ ухааны технологийн сантайгаа инновацийн сантай болоод ингээд яамтайгаа хамтраад явах бах. Тэгэхээр энэ зорилтыг бол ингээд хоёр хувааж авч үзвэл ямар вэ гэдэг ийм бол бас санал байгаа. Тэгээ үүнийг манай одоо салбараас анхаарч үзсэн юм шүү дээ. Дээрээс нь энэ мэргэжил сонголтын асуудал дээр хамтарсан одоо 2 сайдын тушаал гарах нөгөө хөдөлмөрийн зах зээл боловсролын салбарынхаа эрэлт нийлүүлэлтийг нь тодорхой болгох асуудлыг бас оруулаад өгөхгүй бол эрэлт нийлүүлэлт ч одоо нийлж өгөхгүй. Тэгээ одоо ажилгүйд нэмэгдээд байна л гэдээ одоо нийгэмд их ярьж штэ. Тэгэхээр бас энэ хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэргэжлээ зарлал шаардлагатай зах зээлд эрэлттэй мэргэжлээ зарладаг. Тэгээ нийлүүлэлтийн боловсролын салбар нь өөрөө хийдэг нэг юм хамтарсан хөтөлбөр энэ төр гаргаад хэрэгжүүлэх ажлуудыг энэ чиглэлдээ оруулаад өгөх юм бол бас ажилгүйдлийн түвшинг арай өөрөөр ярих боломжтой болов уу гэж бодож байна. За номтой 2 сая. Учирлагч нь 2 асуултанд хариулъя. Ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэл бэрхшээлтэй томьёолыг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамаас гаргасан. За энэ томьёолд бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилгүй урт удаан хугацаанд байгаа иргэд эмэгтэй 40, эрэгтэй 45 наснаас дээш мөн одоо ял эдэлж байгаад суллагдсан иргэд хүртэл ордог. За тодорхой бодлогын хүрээнд халамжаас хөдөлмөр эрхлэлтийн шилжихтэй эдгээр зорилтод бүлэгт хамрагдж байгаа иргэдэд ажил мэргэжлийн ур чадвар олох зэрэг энэ хөтөлбөрүүд бол байгаа. Саяхан үндсэн зөвлөлд оролдоод баталсан. Тэгээ хууль зүйн хамтаа хамтраад одоо энэ 7 сарын 1-ээс эхэлж хэрэгжих нь хуулийг хуулиар бас нэлээд
ч одоо хэдэн мянган хоригд суулгах болоо. 4,000 орчим билүү. Энэ дэр бас нэлээд анхаарч ажиллана энэ дэр. Хоёр түүхээр нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтгээд 90 оноос өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байхад бол зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тодорхойлоход бол их хэлбэр байсан. Одоо энэ чөлөөт зах зээлийн тогтолцоотой юмуд бол хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тодорхойлоход бол маш хүндрэлтэй. Гэхдээ энийг дөхөө байдлаар заашгүй гарах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл ерөөсөө зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтийн хэтийн төлөв ядаж нэг нэмэх хас 10% байхад нийлүүлэлт талаас эрэлт буюу одоо ажил олгогч талаас мэдээллийг бас зөв гаргаад явах нь их зүйтэй. Тэгээ залуучууд бас ажил мэргэжлээ зөв сонгох, суралцсан мэргэжлэрээ хөдөлмөрийн зах зээл дээр гарч ажиллах. Тэгээ энийг хөдөлмөр нийгмийн гурван талд улсын хэлтсээрт бид оруулаад 2 жилийн ажлын төлөвлөгөөнд оруулаад одоо ажил эхлээд явж байгаа. Тэгээ гагцгүй гол энэ өөрчлөгддөг нөлөөлдөг савлгаа нь юу гэхээр улс төр мөчлөгөд агаад засгийн газрын үйл ажиллагааны мөрөн хөтөлбөр эдийн засгийн бодлого өөрчлөгдөл тэгэл үндсэндээ бол зах зээлийн бодлогыг тодорхойлоход хамгийн хүндрэл бэрхшээлтэй үлээ. Тэгээ макро эдийн засгийн бодлогоо доктортой болох байх. Хууль тогтоомжийн хөгжлийн бодлого 15 оны 1 сарын 28-нд батлагдсан. Тэгээ энэ хуулийг хаана мөрдлөг болгож ажиллавал энэ хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг бас тодорхойлоход их л төхөмтэй болох байх. За, Бацарсад. За, учрал гишүүний асуултанд хариулъя. Тэр шинжилгээ ухааны салбарын шинжилгээ ухаан суурь судалгаа, инновац хоёрыг салгана гэдэгтээ бол би санал нэг байна. Энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж харж байгаа. Тэгэх юм бол инновацийн одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэл шилжсэн ажлуудаа шилжүүлэх ажлаа, шилжсэн ажлаа үр дүнд хүрэхэд илүү төхөмтэй. Түүнээс одоо шинжилгээ ухааны салбар гэдэг тэр чигээр нь бүнд нэг багцад хийчихлээр нөгөө суурь судалгаанд шинэ хөрөнгө оруулалт зарц инновацийнхаа төслүүдэд бас ач холбогдол нь буурчаад байгаа ийм зүйл байгаа. Үнэхээр ач холбогдолтой хэсэг рүү илүү хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж тэгээ энэ хоёрыг салгаж шийдвэрлэл үр дүнтэй гэж учрал гишүүнтэй санал нэг байна. За, учрал гишүүн. За, зарчмын зөрүүтэй саналын томьёол гаргаад сая одоо зорилттой хойш 2 хуваагаа явах нь зөв баха гэж бодож байна. Сайдд баярлалаа. Тэгээд сая бол нөгөө одоо 7 сарын 1-ээс хэрэгжих энэ хуулиуд дээр нэг одоо асуудал байна. Ялын тэгштгэл хийгдээд нэг 6,000 орчим ялтан дээр бол бас нэг ял хөнгөрөх зарим нь одоо судлагдах юм нөхцөл байдал бий болно. Тэгээ олон хүмүүс бол хүлээлттэй байгаа. Үүнээс гадна бол нөгөө шүүхээс шинэ одоо шийдвэр гараад нийт тустай ажил хэлийг ял оногдуулчихаар түүнийг яал эдлүүлэх вэ гэдэг нэг юм асуудал гарчаад байгаа. Тэгээд өсвөр үеийнх нэг сургалт хүмүүжлийн байгууллагад ял эдлүүлнэ. Тэгээ хөдөлмөр нийгэм хамгааллын яамтаа бас үнийг одоо хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг ийм нэг том ажил одоо бий болоод байгаа. Тэгэхээр 7 сарын 1-ээс өмнө бол бас нэлээд одоо ажлууд бол тэгээ үүнд бас анхаарал хандуулаарай гэж бас хэлмээр байна. За, бэлэг тгшүү.